газар чөлөөлөлт 2200 айл чөлөөлөхөөс яг өнөөдрийн байдлаар 1500 айлтай гэрээгээ хийгээд ингээд явж байна. Одоо бидний энэ жилийн төлөвлөгөө бол энэ оны төгсгөл хүртэл 500 айлтай одоо гэрээ зөвшөлтсөл хийгээд нүүлгчүүл үндсэндээ 2206 айл нүүлгэхээс 2000 айлын нүүлгэж байгаа гэсэн ийм одоо статистиктай байгаа. За манай нийслэлийн засаг даргын 1-р урлагч Мандуул энэ барилгын тендерийн үнэлгээний ороог ахалж байгаа. Энэ одоо нийтдээ 158 га талбай дээр бид нар 12 мянган айлын орон сууцны барилга. За үүнээс гадна иргэний одоо ахуй үйлчлэгээний зорилттой барилга байгууламжууд, соёлын барилга байгууламжууд, за мөн одоо сургууль цэцэрлэг гэсэн ийм одоо төлөвлөлтөөр төлөвлөж байгаа. За энэ одоо хэсгийн 10 га газар одоо ингээд энэ айлууд энэ 7 хоногт ингээд нүүгээд явчихаар энэ авийн 10 га газар дээр 13 билүү ихний чинь 13 га газар дээр баригдах хэдэн айл явах вэ ихний юу чинь 1184 айлын орон сууцны гүйцэтгэгчийг сонгон шалруулах тендерийн нээлт энэ оны эх 7 хоногт 24-ний өдөр болно. 24-нд нээгдэнэ. За ингээд оролцогч аж ахуй нэгжүүдээс хамгийн сайн тендер санал ирүүлсэн аж ахуй нэгж нь одоо барилгынхаа хашааг татаад энэ бидний баталж өгсөн зураг төсвийн дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. За дараагийнх нь тэр цааталт байгаа 10 га газрын тендерийг маргааш зарлж байгаа. Энэ дээр бас нэг 1000 орчим айлын орон сууц. За ингээд бидний ер нөгөө барилгачлалтын зургийн төлөвлөгөө, техникийн нөхцлүүд энэ төргээд ийм үе шатгаа явж бод бид нар 10 сарда багтаагаад энэ бүх 158 гагаар нь 12 мянган айлынх нь орон сууцны одоо тендерийг гүйцэтгэгч компаниудыг тендер зарлаад сонгон шалруулах ажил энэ 11-2 сарда хийгдэж дуусна гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. За бидний энэ Сэлб дэд төвийн хамгийн чухал концепт нь юу вэ гэвэл бид өнгөрсөн жил улсын их хурлаар 12 сард Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын төгжрлийг бууруулах ийм анх дахь хуулийг батлуулсан. Энэ хуулиар энэ дэд төвүүдийн дэд үтсийг түшиглэж 20 минутын хотуудыг байгуулнаа. Байгуулсан энэ бүтээн байгуулалт дээр зэрэгэлдээ байгаа Чингэлтэй хайлаас 5 буудал. За цаашлаад Дархийн замын баруун талын хэсэг, Дамдаржоогийн орчмын айлуудыг энэ баригдсан орон сууцуд руу газрыг энэ байраар солих ийм арилжааны нөхцөлтэй хууль батлагдсан. Энийний дагуу бид нар энэ барилга бүтээн байгуулалтын ажлын тодорхой хэсгийг явуулж гоод одоо энд биш өөр байршлалд байгаа энэ бүсээс гадуур байгаа айлуудад бид нар нөгөө саналуудаа тавина. Нөгөө суларсан цаагуур байгаа газрууд нь бүхэлдээ 700 га газар сулрах юм. 700 га газар дээр бид нар 50 мянган айлын орон сууц яг ийм төлөвлөлтөөр барих ийм одоо нэгсэндээ энэ Сэлб дэд төв бол хамгийн бидний эхний орон сууцжуулах төлөвлөгөөний эхлэлийн цэг болж байгаа.